Сайн байна уу? Өдрийн төргий. Сайн байна уу? Өдрийн төргий. За, юмны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? Хэдэн он төрсөн, ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй гэдэг те. Одоо олон нийт Facebook-ээр сайн мэддэг ч гэсэн бас яг нарийн хувийн талаас нь мэдэхгүй байна. За, тэгээд яагаад орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон талаар. За, намайг Оргилын хотхон төгсөд Орхон аймгаас гаралтай. Орхон аймагт 10 жилийн төгсөж ирээд хотод худалдаа боловлын их сургуульд Хэтлэнгаар сурж байгаа, сүүлд CT-ийг сургуулийг төгрөгээд тэгээ одоо хуулиар бас сурж байгаа хичнээн ингээ оюутан. 19-20 онд Капитал банк болон Global Bridge Group-т бас ажилладаг гэсэн. Түүнээс хойш бол одоо хуваарь бизнес эрхлэж. Ер нь бол 47 машины ажиллах гэсэн үг л дээ. За, орон нутгийн сонгуульд яагаад нэр дэвших болов? Яг би маш олон асуудал одоо нийгмийн сошиал сүлжээнд ер нь хөнддөг хүмүүс тэрүүгээр нь аюу их мэддэг. Тэгтээ би сошиал сүлжээгээр хандив тусламж гуйсан биш. Одоо хэн нэгний зовлон дээр нь зоосон биш. Нийгэм болохгүй байгаа асуудалтай. Төдий чинийгээр татвар төлж байгаа тийм процессын хувьд одоо тийм асуудлыг хөндөж хуулийн зүгээс ч гэсэн аюу хөнддөг. Тэгээ удамжнаас одоо 1000 ойрлсон ч юу ч өөрчлөгдөхгүй ажил ингээл бордороос хэлэл ажил хэдэн дэврний татвар төлөхөр ажил кружинг дэмэг хийгээл ингээд гарч хэний ч дургуурж байгаа юм шиг. Хил гараад манай Монголын нийгмийн хэлийн цаадах нийгэм авч тэнгэр газар шиг ялгаад байна шүү. Бид нар их орондоо ажиллаж амьдарч байгаа юм чинь ажил хөдөлмөр эрхлээд олсон мөнгө маань аюултай хөрөнгөлдөг, зугаалдаг, үр хөвгтүүдэд зарцуулдаг, гэр бүлдээ зарцуулдаг гэвэл хин нийгмийн чинь шүүмжлэх гэх юм. Надтай надгүй нийгэм чинь 100 голдролгоор хөгжөөж ивэл хэн ч юм дуурахгүй үстэй. Тэр залуу хүмүүс эднийг ер нь өөрчлөе, дотроос нь орж өөрчлөе гэдэгний сонголтыг үзсэн. Тэгэхдээ арчс намаа залуучууд бол өөрсдөө санал тавьсан. Би бол нэг шаардлага тавьсан. За та нар одоо ингээд дээрээ ороод ингээд хөвсчихсэн. Ингээд доорооч гэсэн энэ бордорын ногоо автобусны улаачуудад ивсэх юм уу? Би бол тэр хэзээ хүлээн зөвшөөрөхгүй гэдэг шаардлага тавьсан. За, анх яагаад лайв хийж ирний үед үгээ хэлэх болсон бэ? Хамгийн анх яг ямар зорилготой, ямар шүүмжин дээр тулгуурлаж лайв хийсэн? Тэр чинь нөгөө ковид үед байхгүй. Ковид үеэр банкныхаа зээл хүүг зэгцлээгүй. Жишээлбэл би одоо 2 машин авцсан өөрийнхөө банк үсгийн зээлтэй байлаа гэж бодоход сар гэртэн хорчоод банк зээлийг шийдэж чадаагүй шүү дээ. Нэг бол та зээлээ төлөх, нэг бол хүүгээ төлөх гэсэн. Тухайн үед 400 сая 500 мянган зээлтэй байлаа гэхэд тэрний чинь зээлийн хүн бараг 4 сая шүү дээ. Үндсэн төлөлтөөс нь 500 асуудаг. Манай банкны систем чи юм. Тэгээ улсаас нэг 300 мянган төгрөг өнгөтэй сар орчуулж хэний ч гэсэн уур өгнө шүү дээ. Та нар энэ банк зээл хүү вакцина ингэ шийдэж чигээд натурын гүүрэн дээр анх лооцсон бариад ингэ гарсан чинь баримтлаг тавьчихсан. За биднэрт бол яах вэ? Ингэж хууль үйлчлэх юм. Энэ нөгөө авилгач нөхдөд төрийн алба ашиж байгаа нөхдүүд ямар хууль вэ гэсэн чинь хууль байхгүй байхгүй. 40 саяар л ороход. Хэдэн тэрбумаар нийтээ 40 саяар нь ороход. Тэгэл 22-ыг авилга албад төшөөлийн тул та нар ер нь задарцсан юм байна уу? Та нар дэндүү жаргацсан юм. Вакуум ч бүр биднээс бүр тасарсан юм байна гэж үзээд. Ер нь залуучуудад би хуулийн дагуу ингэж эднэртэй үзээд болно шүү. Энэ хулгайчуудад дийлдэхгүй шүү гэдэг мотивац л өгөхийн тулд ер нь анханасаа тэгж дуурч ирсэн. Ер нь ковид үеэс л. Ковид үеэс тийм. Шадар сайдаас хурлаатар таныг бодолд байхад ч орж ирж маргалтч тийм бичлэг олон нийтэд сэлжээгээр тагсан тий. Тэрийг одоо олон нийт сайн мэдж байгаа. Тэр яг үед тэр үйл явдал яг юу болсон юм бэ? Шараг сум гоолтаан төөс гараад нэг 20 гаруй километр явдаг юм. Тэгээд уулзалтыг хийзээ мэдгүй би хот руу явах замаараа завханч явах замаараа сагсан бөмбөг тоглодог хоёр найзтайгаа нэг дүүтэйгээ явж хагаад за яг мэдээж сошиал дээр идэвхтэй байдаг үнтэй бичлэг хийгээд асуултаа асуугаад бичлэгээ хийгээд оруулаад цааш явъя гэсэн бодолтой очсон. Өглөө очиод хідээс уулзалтайг мэдгүй юм ямар ч шарга дээр уулзалтайг нь бол хүнээс сонссон. Тэгээ очиод буудлынхаа мөнгийг тэр буудлынхаа хүн рүү шилжүүлээд тэр буудалтаа байж хахад Хурлаатар гэдэг сайт маань өөрөө орж ирж байгаа. Монгол улсын сайт шүү дээ. Тэр гим хийгээгүй ямар ч хүн гай болоогүй бол ууяас юм бэ отхон төгсөө асуу. Ууийн асуултанд ийм учиртай ингээд товчгоо тодорхой ингээ явуулчихад юм болохгүй. Учир утгагүй хоёр хамгаалагч, хоёр камертай залуу барьж дайрж орж ирээл. Тэгэл босоод лайв хийгээл эхлүүлээд би бүх юм ингээд стратеги ингэсэн ийм үйл явдал болсон гэд өөрийнхөө сошиал платформ дээр ч гэсэн оруулсан. Хамгийн гол нь миний ойлгуулах гэдэг санаа нь юу гэхээр Хурлаатар боловчлон мэт бол Монгол Ардын намын даваарцсан сайдуудын нэг өнөөс өмнө би төл сонгоны үрийг 10 дахин углаад байна гэж боловчлон дээр кейсэрс Хурлаатар хөрөнгө оруулалтын хууль гэдэг нэртэй газрын тухай хууль оруулаад ирсэн. Хэрвээ би худлаа ярьдаг бол Монголын хуульчид энийг гаргаж ирээд тавиад хуулийн дагуу би ялтан болох нь яасан.
2 сайдын хоёулынгийнх нь ард гарлаа шүү дээ хуулийн дагуу. Өнөөдөр хэрэг төг шалгаж байгаа юм надад нэг ч алга. Бодит байдал бодит үнэн гэвэл энэ л. Нөгөө бодол зүгээр амархаа байж хат чинь яагаад чи хаанаас яаж бэлдсэн шууд ороод ирсэн юм. Тэ ер нь миний амарч байгаа буудал угаасаа тэр шарга гэсэн юм чи жижиг угаас нэг л буудалтай байсан. Гэхдээ яаж намайг тэр буудалд очисон байсныг бол мэдэхгүй. А гэхдээ би бол уулзалтан дээр нь очино гэдгийг бол хэлсэн байсан шүү дээ. Очиод би асуунаа. Хариулт өгчөө. Тэгэл болсон процесс бол гэх юм байна. Хотын дарга Нямбатар Ардчилсан намаас залуу Женкочд шантаач чинь хулгайч нар лайвчд нэр дэвшлээ гэж хэлсэн. Үүн дээр та ямар нэгэн тайлбар хэлэх вэ? Яг хүнийг ямар ч тийм нотлох баримтгүй гүтэх гэдэг өөр бол гэмт хэрэг. Гэхдээ энийг хуулийн байгууллага түгээ явуулсан сонгуулийн хугацаанд дуусчихна. Би жишээлбэл одоо яг наа агуулгаар чинь гомдол гаргаад одоо жил болж байна. А эргээ сайд дарга нар нэрэндээ хүч чадалгүй хүмүүст гомдол гаргахаар 7 хоног дотор яллагдчих татчихдаг. Энэ байгаа процессыг Нямбатар бол хууль зүйн сайд байсан бяран амтагтаад байгаа юм билүү. 1 2 Нямбатар хууль зүйн сайд байхдаа Женкогоо шалгахгүй байсан юм би. Шалгаад тэр шоронд нь хийчихгүй байсан юм би. Нямбатар өөрөө шантаач чи юм шүү. Өөрөө эсвэл Женкогоо хувийн харилцаатай юм шүү. Надад зүгээр тийм бодол байна. Үндсэн хуулиар олгогдсон хүн сонгогдох, сонгуулах эрхээ эдлэх гэж байгаа өчнөө залуучууд байна шүү. 20 30 залуучууд байна шүү. Тэгэхэд 20 30 жилийн өмнөх хулгай хийсэн тэр улс төрчдөө хоорондын асуудлаа 20 30 жилийн дараа төрсөн тэр хүмүүс дээр авчираад наагаад байгаа нь маш увайгүй үлдэл. Юмны наа цаадахыг ойлгодог, хуулиа жоохон ойлгодог хүмүүст бол энийг мэдж байгаа. Тэр 20 30 жилийн өмнөх бохир заваа хар технологи 20 30 жилийн дараа төрсэн залуучуудад авчирч наагаад ингээд овоглуулаа тий. Хулгай хийсэн баримт байна уу? Байх. Шантаажсан бол баримт нь байна уу? Байхгүй. Ийм бохир юмар бүхэл хууль зүйн солиосон хотын даргаас ингэж мэдэгдэж байгаа нөр гутам шиг. Яг би бол хувьдаа бол Нямбатар Женко ер нь өөртөө хувийн асуудалтай юм шүү. Одоо Facebook платформ болон Google ингээл хайгаал үзгээр тэр шудраг таваас авахуулаад ард нь Женко байсан гэж олон факт биш шүү дээ. Өөрөө Женко чи юм шүү гэдэг хардлага бас надад байна. Гэхдээ би бас нотлох баримтгүй хүнийг хүтгэж болохгүй. Тэгэхээр Нямбатрын хувьд их ховлоггүй сандарсан одоо юу гэдэг яг сандал суудалтайгаа зууралдсан гэдэг юм уу те их айж твдсэн тийм л дүр төрх аюух ажиглагдаж байгаа. Энэ зүгээр яг хов хүний нөгөө хардах сэрдэх хэрэгээр л тэгж тийм бодлоо. Хардах сэрдэх гүтгэх хоёр чинь тусдаа ойлголт. Хүн хардаад үзэл бодлоо илэрхийлэх чинь байж болох асуудал. Чи лайв хийгээ үзэл бодлоо илэрхийлж болно. Лайв хийснээрээ гүтгэх юм бол одоо энэ манай нийгэмд гарч байгаа 13 14 гэдэг энэ зүйлээрээ шалгуулаад явчих шүү дээ. Эдгэр чинь гэхдээ манай Монголд байгаа нэг зүйл нь дабл стандарт байгаа байхгүй юу? Албан тушаалтанд хууль нь үйлчлэх дутаа энгийн ард иргэд бид хэд болохоор хууль нь шууд үйлчлээд байгаа байхгүй юу? Миний ганц баримталж явдаг зүйл юу гэхээр бүх зүйлийг би хуулийн дагуу ярих хэвээр. Би нэг л хууль зөрчих юм бол Нямбатараас хуулаад ноолол намайг аль хэдийн ялтан болгож шүү дээ. Тэгэхээр энэ дээр юу нэгт байх гэж аягүй хэвчтэй. Одоо яг гид яригдж байгаа сэдвийг хөндөөл та тий. Хотын дарга Нямбатар яг гинт өнөө өглөөнөөс эхлээд одоо боржуурын ажлыг зогсоох санал асуулга явуулаад хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдгдсэн. Үүнийг та яг юу гэж харж байна? Чи саяхан нөгөө аудитын газрын заагдж байгаа улсын Монгол улсын ерөнхийлөгч хөрс өхийг одоо гэмт хэрэгтэй шахмал төвчтэй холбоотой энэ бол гэмт хэргийн шинжтэйгээ хэлчихсэн. Тэгээд яасан? Яагаад ч вэ? Нүүрсний 44 их найдаар одоо энэ авилгатай тэмцэх газар шалгаад яг 44 их найдын зөрчил илрүүлээд хин нэгний шоронд хийсэн үү? Үгүй. Ган уяг эднэр ямар ган уяг амар сайхан эднэр чи үндэслэгүй хөрөнгөцсөн гэдэг зүйлээр л шалгагдсан. Яг энэ улс оронд аюул учирсан хүмүүсийг шалгасан уу? Бадамжунаг шоронд хийсэн үү? Бадамжунаг бүр одоо гараа явуулсан шүү дээ. Шудраг гэдэг юм тэдэр байхгүй. Авилгатай тэмцэх газрын дарга, аудитын газрын дарга хэн томилох вэ? Нямбатрын үеэл Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ томилно. Тэгэд ийм байхад шудраг байж болох уу? Бүх юм нээлттэй. Ардчилсан нам өөр намын нэр дэвшигчид тэр бордурыг эсэргүүцээв. Монголын иргэд чийж тэр бүгдээр утсаараа ороод тэр бордур хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Монголд яагаад 12 нуглаад ороод ирээд байна гэдэг юмыг харж хахад Нямбатар 6 сард сонгуультад явж исэн. 7 сард наадамлаад явж исэн. Яг 9 сард ажил хичээл орохдоо зэрэгцээд бордур солиод байгаад л иргэд уурлаж байгаа. Тэр зам засварын ажил дээр очиод хэн замын засуулахгүй яг лай болоод байгаа. Ийм яг нэг факт баримт гаргаад ирлээ. Энэ өөр асуудал.
Өөрийнхөө хийж чадаагүй хуваагүй юм үйлдэлээ өрсөлдөгчдөө наадаг юм сонгуулийн технологи байхгүй. Ажлаа яг супер хийгээд дуусчих юм бол сонгуулийн PR болчихно. 4 жилдээ нэг удаа л засчих. Монголчууд ой тогтолтмоо жил болгон бордур сольдог. Бордурын төсвийг ороод хаа. Өнгөрсөн жил Баянгол дээр 600 сая, энэ жил 800 900 сая. Яагаад нэмэгдээд байгаа? Яагаад хятадаас 10 мянган төгрөгийн бордур авчиж яагаад төсөв нь нэмэгдээд байгаа юм бэ? Энийг юусе хинч ойлгохгүй байна. Бүх юм энэ утсанд нь байна, ухаал утсанд. Ороод хайгаад үзчих. Тэгэхээр Нямбатар тороолбаг ажиллуулчаал хэвлэл мэдээллийг бүтнээрээ худалдаж авчаал ингээд бусдыг доромжлол өөрийгөө өсгөөд идэх арга байж болохгүй. Би зүгээр уриалж байгаа. Уриалгаа бол би сошиалар хилцсэн. Хүн нам арчсан нам, ардын нам. Одоо залуучууд нь ийм байж болохгүй. Мэтгэлцэн гэдэг зүйлийг нутагшуулаа. Сонгуультаа шударгаар өрсөлдөө. Энэ дархин доторх мэдлэгээрээ өрсөлдөө. Юун тэр 20 30 жилийн өмнөх зүйлийг авчирч ирээл энэ залуучууд дээр наагаад байгаа юм бэ Нямбатар. Ийм ойлгохгүй юм золбин байж болохгүй гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. Яг үнэхээр өрсөлдөөд асуусан асуултанд хариулаад үнэхээр толгой доторхоороо илүү гэвэл нийгэм тэрэнд чинь дүн тавиад сонголт хийхэд нь ч амар болно үсттэй. Амархан асуудал. Монгол Ардын намаас нийслэлд нэр дэвшигчдийн талаар яг ямар бодолтой байгаа вэ? Нямбатар дарга бол хамгийн мундаг боловсралтай залуучууд л манай намаас нэр дэвшиж байгаа гэдэг байна шүү дээ. Маш олон факт байна. Нямбатар 7 жилийн өмнө тэр жагсаал хийхдээ бол шудраг тав гэдэг иргэд нэг шаадаг тав гэд нэрлэлдэг болсон шүү дээ. Ингэхдээ амнаас нь Мээ гомбын их болд гэдэг хүнийг л улс төрөөс явуулж юм бол Монгол улс хөгжнөө гэж хэлээд 7 жилийнхаа ойд дэрвэд жилийн өмнө хотын даргуулахдаа энэ хотын битүү ширэнгэн ийм бетонын ой болгосон шалтгаан чинь Мээ гомбын их болдын балага би баасыг нь цэвэрлэх гэж байна гэж хэлсний 1 жилийн ой болж байна. Яг тэр 7 жилийн ой дээр охинтой нэг баг болоод энэ хотыг чи өөрчлөө гэнэр дэвшиж энэ хариу явдлаа. Ногоон автобусыг 300 хэдэн тэр бомбын зөрчил гарч ирсэн. Яллагдчаар татсан сандаг сүрэм сүмийн орзууд байсан. Эднэртэй цуг дэвших нь хариу явдлаа. Хотын дарга байсан Бат Баясгалан утааг ялцсан, төгжийг тайлцсан. Өнөөдөр та утуулж гин үү? Төгжирэхгүй байна уу? Энэ хариу явдлаа. Энэ бол факт. Эсрэг нэр дэвшигчтэй юу гэж Женкоч шантаачд өөр хэлэх зүйл байна. Энэ Монгол Ардын намын эсрэг дэвшиж байгаа бүх хүмүүс концесс нэр холбогдсон уу? Тендерт нэр холбогдсон уу? Албан тушаалын интернет холбогдсон уу? Монголчууд энэ бүхнийг мартаад байна. Санах хэрэгтэй. Факт шүү. Баримт. Нотлогоотой зүйл байхгүй. Тэрийг нөгөө нэг ингээл тарих угаах ингээд одоо ингээд тайзан дээрээс хараал ингээд найруулсаар гал тим найруулагч PR хийлгэсээр гал ингээд монголчуудын бүгдийн тархийг угаасаар ингээд суртсан. Яг одоо энэ залуучууд өөрөөлж шүү дээ. Тэр үднээс одоо өөрчлөгдөх хэрэгтэй. Өрсөлдөөнийг өөр болгоё. Том агуулгаар мэтгэлцээ хоорондын өрсөлдөөнийг шудраг өрсөлдөөнийг бий болгоё. Тэрнээс л одоо юу л вэ мөнгөтэй, юу л вэ албан тушаалтай, юу л вэ их мэдлэлтэй хүмүүсийн өөдөөс нэг мөн ингээл нэг энэ их орондоо сайхан амьдарчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуучууд зогсож шүү дээ. Хүч тэнцвэргүй тулаамжтай. Энийг тэнцвэртэй болгохын тулд архин доторх өрсөлдөөнөөрөө мэтгэлцээл өрсөлдөөл гэдэг асуудал ярьдаг. За манай сайтыг урилгыг хүлээж аваад ярьцлага өгсөн баярлалаа. Тэгээ бас нэг жижиг асуудал бас хөндөмөр байдаг. Одоо жишээлбэл Нямбатар сонгон нарийн дүүрэг дээр байсан те. Тэгээд хороодын асуудлыг маш их нэмсэн. Тэгээ Баянзүрх дүүрэг дээр одоо миний дэвшиж байгаа энэ дүүрэг дээр ч гэсэн хороодын асуудлыг маш их нэмсэн. Өнөөдөр Нямбатар би бас маш их бичиг цаасны ажил хийгээ явж байна л да. Сонгуулийн ерхий ороонд очихдоо Нямбатар хороо орны тодорхойлт авч өчтгөө. Чи эсвэл хорооноос ч ямар нэгэн тодорхойлт авдггүй. Энэ хороог нэмэх ямар шаардлагатай вэ? Ийм хорооны ямар ч нэмэлт шаардлага байхгүй. Ийм Монголиос бүгд л авалгаа бүх төрлийн байгууллага, бүх банк утсан дээрх ийм Монголигаар үйлчилж яхад хорооны 2 давхар байр нэмждэг. Энэ байрны оронд цэцэрлэг байвал яах вэ? Тэр ойр орчмын амьдарч байгаа хүмүүсийн бараг 200 хүүхэд тэр өдрөмжүүлэх цэцэрлэгт яваад энэ төвчлэлийг чинь 200 машины нэг шугам өөрчлөгдөх гэдэг чинь ийм жижиг менежментийн ажлууд зөндөө хийгдэх ажлууд зөндөө. Монгол Ардын намын энэ олон жил засгалсан амлалтууд хаана зүүн дөрвөн замын гүүрэн гарц олон том замуудын гүүрэн гарц хаана мангар том метро барина гэдэг боржуураас солиод идэг. Одоо иргэд маань гэж байгаа хэрсүүл баймаар байна да. Тэгэхгүй бол одоо яг үнийг хэлээд чи бид нар утгаа чи бидний хүүхэд хүртлийн Монгол улс нар үзээс өнгөрчөөд байна шүү дээ. Энийг л монголчууд ойлгосоо л гэж үсгээ. Өөр одоо үсээд тахын болаалах. Тэгээ шудраг
өрсөлдөөнийг бий болгох гэвэл би бус намын залуучуудад уриалж юм. Гоё ажил хийсэн бол гоё ажил хийсэн хүн гэдэг чинь бардам байх хэрэгтэй байхгүй. Ажлаа бүтэн хамгаалждаг, тайлагнаждаг, тэ? Хин нэгнийг доромжилдгүй би ийм ажил хийсэ дахиад би ийм ажил ингэ бардам өрсөлдөгч нам асуучдаг. Та нарын ийм ажил чинь шийдэл байсан уу, биш байсан уу? Энэ дээр бид нар ийм байх байсан. Өрсөлдөөнөө гоё болгох олон нийт нээлттэй. Биднэрт тийм надад бол ялангуяа дийлэн хэвлэл нь олдохгүй шүү дээ. Надад тэгэл нэг мөнгөтэй газруудаар ингээл явчихдаг тийм. Надад бол тийм санал худалдаж авах шанс байхгүй, чадалж байхгүй. Шудраг өрсөлдөөнийг бий болгоё. Залуучууд мэтгэлцээнийг Монгол улс нутагшуулъя. Дараагийн сонгуулиуд бид нар ийм жижиг механизм хорооны хичнээн ингэж базуулсан сонгуулийн тогтолцоо биш. Нүрээ хараад мэтгэлцээд өрсөлдөг ийм сонгуулийн тогтолцоо руу шилжийа. Монгол улс цахим иргэний өмнөлттэй хичээд Улаанбаатарын иргэн Эрдэнэтэд байсан сонгуулаа өгдөг тийм тогтолцоо руу шилжийа. Шудраг нээлттэй байя. Тендерээр энэ авилгыг чинь зогсооё. Авилгыг тас эсэргүүцье. Дэлхийд тэр чигээр авилгын эсрэг зэгсэж явах манай Монгол боржуурыг хэрүүл хийж шин. Тэр Бангладешийн залуучуудаа авилгыг тас эсэргүүцэн шин. Шилэн байх боломж байна. Тендер авж байгаа компаниудыг ил болгоё. Удирдлага нь хэн байна? Албан тушаалтай хүмүүстэй хамааралтай байна уу? Шилэн болгоо, ил тод болгоо, тайлангаа ил тод тавьдаг болгоо. Шилэн дансыг бүр илүү шилэн болгоо. Манай Монголын шилэн данс уул уурхаагаас илүү ухад төвхтэй байна. Амархан Google хайлтын систем шиг боловсруулсан Хүрлбаатаргийн бичгээд хамаарал бүхий оролцсон тендер хийсэн ажил бүх юм гараад ирдэг. Амархан хийгээд амархан авилга албан тушаалын хэрэгээр гэмт хэрэгт оролцсон хүмүүсийг бүгдийг зурагтаар ил гаргадаг болёо. Нээлттэй шүүе зөвхөн авилгын хэрэгийг. Яагаад тэгэхээр 3 сая төгрөгнөөс дээш авилгын хэрэгт холбогдсон бол хуулийн реформ хийгээд байх шаардлагагүйгээр чамаас нэг төгрөг авсан хулгайлсан гэж үзвэл гэмт хэрэгийн оролцогч болгочихё. Оролцогч тэр хэргийн талаар мэдэх хэрэгтэй юу? Эрхтэй. Тэгэхээр олон нийтэд мэдээлчихье. Хүүхдүүдийн дархин багаас нь авилгын хуулийг муу зулгээс суулгая. Олон асуудал байна. Хийж гисэн хүсэл эрмэлзэл байна. Яг одоохондоо бол манай Нямбатар бол зүгээр дабл стандартыг утгаар нь үзүүлж чинь бусад нэр дэвшигчтэй бүгдийг доромжлоод Монгол ардын намын мөнгөтэй бүх хүмүүсийн бүүстүүд фэйсбүүкээр дүүрэн байна. Хууль ийм л байна. Өнөөдөр би нэг сурталчилгаа юм шиг бичлэг оруулал баргалж миний нэрийг татах байлгүйдээ горилогч байх нь те. Тэгэхэд Монгол ардын намын горилогчтой одоо бүгд горилогч. Тэгэхэд аль хэдийн сурталчилгаа хэлсэн фэйсбүүкээр дүүрэн бүүст пост. Хууль ийм л байна. Тэр шудраг ус тулаанд орж ийн. Энийг жоохон шудраг болох зүйл нь мэтгэлцээ шүү монголчуудаа. Мэтгэлцээнээс иргэн хүн тэндээс дүнэлтэй чинь. Тэр иргэн яг миний төлөөлөл энэ биш үү гэдгийг шийдэж чинь. Тэгэл болов.